Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Дурсамжийн хэлхээс дунд нэгэн жаахан хүү уйлан суна. Аав ээж хоёр маань хэний ч атаархлыг төрүүлэм их хөрөнгөтэй бөгөөд луунын үнэнч дагагчд байсан юм. Тосгонд нэг өдөр аимшиг төвсгөлн нүүрлэв. Тэгээд тэд тосгоны иргэдийн өсөж өгөхийг харж төвчлгүй эдлэн газрынхаа хаалга агуулхаа нээж хариу нэхэлгүйгээр хоод хүнс эд хөрөнгөө хуваалцсан юм. Бурхны тушаадыг дагсан хэрэг бай гэж бодов. Гэвч ялаа шиг шавсан олон төмөв өсвөрлөн хуниг төрхөө хормын дотор хэрцгий босорчдын төрхөөр салив. Тэд тон дээрэмдэж гიშгэгчин харалдах бүхнийг устгаж эхэлсэн юм. Тэд надаас бүх зүйлийг минь булаасан гэж бодов. Тоож баршгүй босогчдын дунд би ухаан алдаж гайхамшигаар амьд үлдсэн ч сэрхэд угтсан дүр зураг яг л там шиг байв. Миний толгой доторх дуу хоолой гурван зүйлийг үгүйсэхийг шаардсан юм. Бурхныг үгүйсэх, хүмүүсийг үгүйсэх, үрийгөө үгүйсэх. Тэр бол миний анхны үгүйсгэл байл да. Зүрхэнд минь үрдсэн гүн шархнаас болоод би Бурханд дахин итгэхээ байсан юм. Гэвч би дэлхийн ертөнцөөс өөрийгөө тусгаархаа хамгаалсаар цаг хугацаа өнгөрөв. Миний хүлдсэн зүрх дахин дулаац хосон шалтгаан нь хүйтэн уур амьсгалыг үл харгалзан над руу эргэлзэлгүйгээр дөхөж ирсэн үзэсгэлэн тохны аш тус байлаа. Түүнтэй өнгөрүүлсэн цаг хугацааны ачаар би өөрийн итгэд үнэмшил, хүнлэг хайрыг дахин мэдэрч чадсан юм. Зүрхний минь шарх эдгэж байх үед эзэнт хүрэн даяар 47 дугаар төрийн эргэлт гих урд өмнө үзэгдээгүй бослоод игдэв. Босовчдыг баримтлах явцад би биеэш тогтоож чадахгүй болтлоо хүн шахацсан юм. Хэвч би зүгээр байсан гэж бодов. Учир нь надад нинжин сэтгэл гаргадаг эхнэр минь байсан болохоор тэр. Цаг хугацаа өнгөрч би яванда академийн захирал болсон. Удахгүй бодох чөлөөний жилээр архаг өвчнийхөө уршиг уршгийг эмчлэхийн тулд эхнэр бит хоёр сувиглалд явахаар аялалд гарлаа. Тэр үед аимшигт шуурууд игдэж, хөдөг онгоц живхийн даваан дээр. Ачааг хөнгөлөхийн тулд дадаад хайсан ч онгоц живсээлд байлаа. Энэ бүхэн болох явцад би өвчтэй шарахтай байсан тул ямар ч тус болж чадаагүй бөгөөд хүмүүс над руу ширтэж эхлэв. Тэр мөрөнд би эхнэр рүүгээ ширттэл. Тэр намайг өөрийг нь танихгүй мэт жүжиглэхийг нүдэрээ гуйж байхыг харав. Би бүр эсэргүүцэж чаддаггүй хөдөг онгоцны тагцунгаас шидэгдсэн. Ус миний сэлмий залих үед би дахиад тэр дуу хоолойг сонсов. Бурхныг үгүйсэх, хүмүүсийг үгүйсэх, өөрийгөө үгүйсэх. Тэр бол миний хоёр дахь үгүйсгэл байлаа. Би өөрийгөө үгсэн гэж бодсон ч сэрэхтэй илсэн иргэдэр хэвтэж шарах минь бүрэн итгэсэн байлаа. Би зүгээр л амьдралаас бууж өгч чадсангүй. Хэдийгээр би Бурханд хаягдаж их нэртэй араар тавьсан ч тэнд намайг хүлээж байгаа. Үгүй ээ. Миний хүлээж байсан хэн нэгэн байсаар вэ. Хэдийгээр тэр төрийн эргэхтийг удирдсан дайны гэмт хэрэгтний үр удам байсан ч миний биечлэн аврахаар ураг шалгасан. Цаазын ядаас хамгаалж өөрийн хүүхэд шиг өргөж авсан хүүхэд бай. Хүүхэдгүй хүний хувьд би түүнийг өөрийн мах цусны тасархай мэт халамжлан хүмүүжүүлсэн юм. Бурхны сургаал болон хүмүүс нинжин сэтгэгтэй гих эхнэрийнхээ итгэд үнэмшлийн дагуу байр. Гэвч яг аль цэгээс бүх зүйл буруу тийшээ эргэчихв. Бурхны хайр оршдог гэж бодож хүмүүсийг нинжин сэтгэгтэй гэж итгэсэн би өөрөө асуудал байсан хэрэг үү? Бурхныг үгүйсэх, хүмүүсийг үгүйсэх, өөрийгөө үгүйсэх. Энэ бол 3 дахь удаага гэдгийг ухаарах тэр мөчид би өөрийгөө үгүйсгэв. Викир. Энэ бол чөтвөрийн үнэр байна. Садигийн зүүн нүдтэй харьцуулшгүй юм. Бузар бөгөөд дотор муу хайрам өмхийн үнэр байна. Энэ элит бүлэм үү? Энэ үнэртэй өөр зүрч бас холигдсон бололтой. Энэ нь Камисыг 8 дугаар бүжгэн болох Сириатай холбогдсон байх үеийн үнэртэй төстэй байна. Гэвч энгийн чөтгөрүүдтэй харьцуулахад үүнд хачилгавтай зүйл холигдсон байна. Хачин жигтэй үнэр усаар шингэрэгдсэн мэт санагдаж байна. Энэ нь Винстоны сүнс чөтвөрийхтэй нэгдсэн гэсэн үг. Гэвч тэр чөтвөрүүдийг ялгаж таньж чадахгүй байсан. Ямар нэгэн зүйл авцалдаж өгөхгүй байна гэж бодов. Долорос. Шүнийн анч нохой. Үгүй Вен, уулзааг бодлаа. Чи дэдбэрхтээс болоод ийш ирсэн юм уу? Гэхдээ чи яаж ийм хурдан энд хурж ирэв? гэж асуухва Долорос Винстон захирлыг харав. Захирал Винстон уу? Гэхдээ профессор Сади түүний зүрхийг нэвт хатгахыг би харсан шүү дээ гэж гайхахад Викир тэр чөтгөртэй гэрээ байгуулад эргэж ирсэн бололтой. Гэхдээ Винстны сүнс чөтгөрийхтэй хамт оршин тогтнож
тэнд байсаар байгаа байх гэж хэлв. Долорес байж боломгүй юм. Винстон Садыг хоолоогоор нь боож агаарт үргэв. Винстон Сади, чи надад яаж ингэж чадаж байна? Би чамайг хайраар үсгэсэн. Чамайг өөрийн мах цус мэт нандинаж хамгаалсан шүү дээ. Тэгтэл яагаад гэж орилоход Сади, чи ямар ногшоо яриад байгаа юм гэж хэлэхэд Винстон юу гэж гайхан асуухад Сади, намайг өргөж авбал хүмүүс чамайг өөрөөр харна гэж үнэхээр бодсон уу? Баг байхасаа л тасралтгүй доромжлол, зөв бус харьцаа, бүр хараал зүгэл, ялгуурлан гадуур халттай тулгуурсаар ирсэн. Гэр бүл минь сүрэхэд тэдэнтэй хам бөгсөн бол дээр байх байсан юм. Тэгээд тэр жигшүүртэй зүйлсээ яриха болоод өгөхгүй юу? Чөтгөртэй орооцолцсон хог шаар байж, итгэд үнэмшил, хүнлэг сэтгэл, инх таймны тухай ярьж өгнө шүү. Бүүлжис цутмаар байна гэж хэлв. Винстон, хүн гэдэг чинь ийм амтан байсан хэрэг үү? Винстны ард аврах том чөтгөр гарч ирэхэд Викир Долорес хоёр маш их цочирдов. Викир, тэгэхээр чи уран удаа үгүйсгэгдсэндээ харамсаж явах хүн байх нэ. 5 дугаар элит хүлгэм. Амдусиас аюулын зэрэг S+ хэмжээ тодорхойгүй. Илэрсэн газар, сүрлийн хаалга, могон хөвлий. 5 дугаар цогцос. Хүмүүсийн байгалийн дайсан бөгөөд шархтамгүй, үхэшгүй, мөнхийн тул 10 гамшигын нэг. Жид бодхон би ууган хүүхдүүдийн амийг авна. Үзэгдэл шилжиж нэгэн түүх бидэнд харагдана. Лүүн сүмийн гигантэн хавчлах шахавттай нүүр тулан шүүх цаазын талбай руу чөлгөн алхана. Түүний шавнаар уйлалдан түүнээс зуралдах ба. Лүүн сүмд тэмдэглэгдсэнчлэн. Би хончныг илдээр цохих бөгөөд хонин сүрэг таран боторх болно. Та нар бүгд намайг орхих болно. Хожмын өдөр хамбал ам болох залуу шав ураг шалхан ийхүү хэлв. Сурагчид бүгд таныг орхисон ч би л орхихгүй. Лүүн сүмийн гигантэн сайн сонс. Өглөө ихний дахиад онгодохоос өмнө чи намайг 3 удаа үгүйсгэх болно гэж хэлв. Үүний дараа түүнийг эмгэнжтэйгээр цаазаар ав. Шавийг сэжигтэй гэж үзсэн харуулууд түүнээс ийхүү асуув. Харуул, чи тэр нүгэлтнийг таних уу гэж асуухад Шав, би та нарын юу яриад байгааг мэдэхгүй байна гэж хэлээд тэднийг үгүйсгэв. Тэгвтэд хажуугаар нь өнгөрч байсан шивгчм охин гэлв. Шивгчм охин. Тэр хүн нүгэлтнээс өөртөө зааж өгөхийг үргэлж гуйж, даад угрыг нь биелүүлэхээр сайн дураараа явдаг байсан гэж хэлэхэд Шав, түүнийг хэн байсныг би мэдэхгүй. Би тангарлаж байна гэж хэлээд тэднийг дахин үгүйсгэв. Хэсэг хугацааны дараа зэвсгэлсэн харуулууд дөхөж ирнэ түүнийг сүрдүүлж. Харуул, чи тэдний нэг байсныг бид мэдэж байна. Чиний аялах чамааг ихчилж байна гэж хэлэхэд Шав, би түүнийг танихгүй гэж хараад урсгана. Тэдэнд тангарлаад дахин үгүйсгэх мөчид анхны дахиа донгодов. Үзэлдэл буцсан шилжих ба. Мөхлийн цаг хугацаанаас өмнө академик сүйтгэж Колизеийн эмгэнэлт явдлыг тайсан чөтгөр бол 10 элит бүлгмийн 5 дугаар чөтгөр байв. Амдусаас чөтгөрийн цусны энэхүү өтгөн үнэр. Чи миний нүхтийг алсан шүнийн анч нохоо мөн үү? Чамтай энд таарна гэж сансангүй гэж хэлэхэд. Викер Винстонаас гарч байсан үнэр 5 дугаар бүлгмийн үнэр байж. Би дахин төрөхөөс өмнө Амдусаасын бууфт 6 сарын дараа болсон. Хэвч одоо үүнийг тунгааж суух цаг биш. 5 дугаар бүлгмийн ур чадвар идэвхжихээс өмнө би гэрээ зогсоох хэрэгтэй хэмээн бодоод. Миний нүдэнд харагдаж байна. Өмнө нь Камис Серия 2 тохиолдож байсантай адил Винстон болон Амдусаасын сүнснүүдийн шүргэлцэх цэг хэмээн бодов. Баскервиллийн 7 дахь техник. Викер, хэрв би дээр үеийн бий байсан бол чи намайг алах байсан биз гэж хэлэн дайрахад. Амдусаас, хөөе, чи намайг алж чадахгүй гэж хэлэн маш хүчтэй цохив. Викер хананд хүчтэй шидэгдэх ба Амдусаас, чиний хүч миний эсрэг нөлөөлөхгүй гэж хэлэн ахин хүчтэй цохив. Цохилтыг хаасан байх ба Дикаравиа. Би хоцроогүй биздэй гэж асуухад Викер, чи яг цагтаа ирлээ. Андусаас, оо 7 дугаар бүлгэм. Дикаравиа, чиний элит бүлгмийн хүч хаарч жусан болоод хүмүүсийн өмнө сүүлээ шарвганж байгаа юм бэ гэж асуув. Дикаравиа, чи хിവэрэл ёжилсан хിവэрэ байх шив Амдусаас. Гэвч яагаад чамаас үл цохирлдох маркизийн эрчим мэдрэгдээд байна вэ гэж асуух ба Долорес, би Ванагаас салснаас хойш өөрийн чадах зүйлийг хийх хэрэгтэй байна хэмээн бодов. Долорес, захирал Винстон, энэ миний мэдих профессор биш байна. Тэр чөтгөр таныг ятгахын тулд ямар үг амлагт өгснийг мэдэхгүй ч эцэст нь тэд үргэлж хорон муу хിവэр үлдэнэ. Шударгасны эсрэг тал
Тэд зөвхөн хүн төрлөختний мөхлийг хүсдэг. Тиймээс гуйж байна. Хэрв танд хүнлэг чанар үлдсэн бол тэднийг энэ ертөнцийг эзгүй цөл болгохоос өмнө гэрээгээ цуслана. Профессор, хэрв энэ та бол та буцаж ирж чадна гэдгийг би мэдэж байна. Винстон, миний ертөнц аль хэдийн саарл эзгүй цөл болсон. Долорес, тэр чөтгөртэй уулзахаас өмнө тийм байсан. Тэр намайг ойлгосон цорын ганц нэгэн байсан бөгөөд надад юу хийж чадах, юу хийх ёстойг минь хэлж өгсөн. Хүмүүсийн сайн муу энэ ялгаа надад утгагүй санагддаг. Шудраг осны эсрэг тал нь хорон муу биш. Энэ нь зүгээр л шудраг осны өөр нэг хэлбэр болж хувирдаг. Миний хүсэж буй шудраг ос бол хүн төрлөختний мөхөх юм. Амьдусаас, Долорес, Лун Куа Вадис Бурхныг 3 удаа үгүйсгээд амьд үлдсэн хүний үр сад. Танай гэр бүл тэрхүү дорд хүмүүст цаазлагдсан лүүн сүмд зүтгэж байсан. Куа Вадисын хувьд чи хүмүүс хэр зэрэг доошоо унаж чаддгийг мэдэх ёстой байтал яагаад тэднийг хамгаалаад байгаа юм бэ гэж асуув. Долорес, гисэн ч хүмүүс өөрсдийгөө хамгийн зөв замыг сонгож чадна гэдэгт итгэдэг. Хүмүүст байдаг хүч чадал бол цөхрөлд автсан үедээ ч хамгийн зөв замыг сонгож чадна гэдэгтээ итгэх итгэл юм. Эний бол тэдэнд байдаг хүч чадал. Амьдусаас ийм үндслэлгүй сохор итгэл ямар хэрэгтэй юм бэ? Тэгвэл миний зүрхийг зүсэж энэ газрыг оронгоор нь эргүүлсэн тэр эмэгтэй хувьд юу гэх вэ? Түүнийг ч бас хамгийн зөв замыг сонгосон гэж чи итгэж байна уу? Хамгийн их гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд юу гэх вэ? Түүнийг ч бас зөв замаар атгах чадна гэдэгт чи итгэсээр байна уу гэж асуув. Нэгэн гэмт хэрэгтэн дайрах ба тэр хүнийг Долорес хараад аава гэж дайхав. Энэ үед Викир Сарнилийн маркиз гинэ тэр чинь 9 чөтгөрийн зоврдуудын удирдагч. Анхны бүлгэн болох Андрас. Би түүний хүчийг мэдэрч байна гэж бодов. Амьдусаас чи зөвхөн бидний төлөвлөгөөг баллаа зогсохгүй. Манай төрөл зүйлсийг нэг нэгээр нь хангуучилсан. Та нарын тэр навшийн үйлдэлээс болоод намайг оровцуулаад үлдсэн чөтгөрийн хаад өөрсдийн бахархал нэр төрөө хойш тавихаас өөр аргагүй төрсөн. Тэгээд Андраст толгой бүхийж хүчнээс нь зээлээч гэж гуйсан юм. Энэ нь ердөө өчүүхэн гисэг байсан ч бид үүгээр маш хүчрхэг болсон. Амьдусаас нудрвынхаа хүчийг хуримтлуулна. Одоо харин чи ангуушлуулах ээлж ирлээ гэж хэлнэ. Маш хүчтэйгээр довтлоход асар том дэлбэрэлт болж Викир дайралтаас нь булдах ба. Амьдусаас Викирийг хүчтэй зохиж дэмсэх боловч Викир маш хурдан бултан сөрөг довтлоо хийхэд Амьдусаас маш хурдан ардм гарна. Чи дэндүү удаан байна, шүнийн анч нохоо гэж хэлнэ. Эврээрээ мөрдөн Викирийг нэвцүүлбэв. Викир, би үүнийг хэр удаан тэсвэрлэж чадах вэ гэж бодов. Амьдусаас, миний би мастер сэлэмчдийвч юу ч үгүй болгож чадхаар хэмжээнд хүртэл хүч ихэгдсэн. Винстоны хүч үнэхээр гайхалтай юм а гэж хэлв. Дикаравья, гэрээдэгчээ, та яагаад намайг ашигласангүй вэ? Та хариу үйлдэл үзүүлж амжаагүй зүйлийг хаахын тулд миний хамгаалтын бүрхүүлийг ашиглаж болох байсан шүү дээ гэж хэлэхэд Викир, би чиний чадварыг надад үнэхээр хэрэгтэй болох тэр үед ч нөөцөн чадвална. Одоогоор би үүнийг өөрөө зохицуулж чадна. Дикаравья, тэнэг амтан. Викир, үнэн дээр би түүний хүч чадал хурдыг арай ядан үсэж байна. Энэ нь ердөө өчүүхэн фракц хүчнэ гэж бодохоор гэж бодов. Амьдусаас, чи одоо хүртэл хүл дээрээ зогссоор байх шив. Би хүлээн зөвшөөрөх ёстой. Чи яг л Жом шиг маш тэсвэртэй юм а гэж хэлэхэд Викир, чи өөрийн хүчэндээ хитрхий сохорч бардамнаж байна гэж хэлв. Амьдусаас, юу гинэ? Викир, хэрв Винстон үхэх эсвэл чиний гэрээг цуцалбал чи ч гэсэн алга болно. Чи яагаад түүнээс тусдаа бийд байгаа юм бэ? Тэгээд чиний хүч чадал. Чи өөрийн бардам зангаасаа болоод тэдгэрийг бүрэн идэвхжүүлж чадахгүй байгаа юм биш үз гэж ёчтой асуув. Амьдусаас, чи хэдийнэ ийм их зүйлийг мэдэж байгаа байх нэ. Дикаравья, эзэндээ үнэн чулууртай. Чи надаас яагаад Винстоны ганцаарнг нь үлдээсэн гэж асуусан уу? Зүгээр л би түүнд итгэдэг гэж хэлчихье. Мэдээж хүн болох Винстонд биш. Харин түүний энэ дэвхийн ертөнцийг үзэн ядах тэрхүү аимшигт хорсол уур хилэнд нь. Тиймээс би түүнд өгсөн. Миний хүч амийг идэвхжүүлэх түлхүүр минь бол онцтой модоор бүтсэн зүрх гэж хэлэхэд Викир, юу? Винстонд байгаа гэж юу? гэж гайхах ба. Амьдусаас, хүмүүс бусад хүмүүсийн төлөө тамийн батыг асааж буй энэхүү гайхалтай дүр зургийг би өөрийн нүдээр харж байна. Ийм сайхан шоуг үзэлгүй өнгөрөөвөл харамсалтай хэрэг болно шүү дээ гэж хэлв. Энэ үед Долорес, аава
гэж асуув. Хамбарт би таны үгэнд оръё. Тиймээс намайг битгий зохиоч. Ууя, намайг амьд үлдээ гэж. Намайг битгий зохиоч гэж айж чичрэх ба. Би хийсэн. Тэр бүгдийг би хийсэн. Би шинэ гэрээний фракцийг унахын тулд мөнгө олж, гэмт хэрэгтнүүд, тэрс үзэгтнүүд, шашны гаж урсгалынханд нүглийг намжлах батфамж хөдөлсөн. Би рок эзэнт гүрний папын дүрд хувирч, Quo Vadis ийм олон нийтийн санаа бодлыг эргүүлсэв. Индулгента үнчин хүүхдүүдийн асрамжийн газраас хүүхдүүд алга болж байгааг мэдсэн ч би юу ч яриаггүй. Тэр бүхнийг би хийсэн гэж бүх үннийг хэлв. Winston үүнийг сонсуу Dolores түүний Quo Vadis-ыг гартаа авах гэсэн хүсэл тачаадаас болоод хичнээн олон хүн ам үргэцсэнийг. Тэгээд тэр зүйлээс одоо ч зогсоогүй байна. Садигийн өөрчилсөн гэмт хэрэгтнүүдтэй адил тэр ч хэлсэн удахгүй дэлбэрэх болно. Хамбарт дотор байгаа маанагийн хэмжээг тооцвол зөвхөн цэнгэлдэх хүрээлэнч биш. Энэ бүх бүс нутаг бүхэлдээ бүрэн устгагдах болно. Тэгээд би өөрийн шудраг арсыг хэрэгжүүлэх боломжтой болно. Энэ бүх зүйлийг хийснийхэн дараа чи аавыгаа уучлж чадна гэж юу гэж асуух ба. Хамбарт өвдөж байна. Ойрлож байна. Winston түүнийг одоо ч гэсэн аврагдаж чадна гэж чи бодож байна уу гэж асуухад Dolores үгүй. Мэдээж уучлж чадахгүй. Гэхдээ та одоо ч өөрчлөгдөж чадна. Өмнө нь таныг юу тийм их зовлонд унахсныг би мэдэхгүй. Гэвч ийм найдваргүй нөхцөл байдалд ч гэсэн танд зөв сонголт хийх боломж байсаар байна. Би үүнд итгэдэг гэж хэлэн хамгаалтын хаалт босгох ба. Dolores-ийн хэлсэн үгийг сонссон Winston-д өнгөрсөн дурсамжууд зулсхийн харагдав. Тиймээс хурдан эндээс зүхт. Winston зүхт. Намайг уучлаарай. Winston энэ ямар гिचийн дурсамжууд вэ? Winston Dolores гэж хэлв. Хамбарт би дэлбэрхийг хүсэж байна. Би хүсэж байна. Чөлөөлөгдөхийг. Энэ дэндүү өвдөлттэй байна гэж шаналан хэлэх ба. Dolores чи зүгээр л тисэд гар. Өвдөж байна гэд битгий бууж өг. Тэмц. Амьдралдаа ганц удаач болов зөвхөн өөрийнхөө төлөө биш. Өөрийг чинь хүрээлэн буй хүмүүсийн төлөө тэмцээд үзээч гэж хэлэхэд Хамбарт үгүй гэж хэлэн яг тесэрдгийн даваан дээр. Хучин гигантэн пап гарч ирв. Dolores гигантэн минь тэр яаж яваад энд хүрээд ирвэ? Зүнх өвчнөн дахиад хөдөлсөн юм биш үсттэй. Па энд байж болохгүй. Шууд зүхтах хэрэгтэй. Үгүй аль хэдийн оройтсон байна гэж бодох мөчөд пап Хамбартын мөрөн дээр дараад явхад Dolores тесрэгт зогсчлоо гэж бодов. Хамбарт Nabokov гигантэн минь гэж хэлэн замхар нь алга болов. Гигантэн Nabokov хүмүн гэж залбираад. Dolores одоо хурдан явдаа. Чамайг хүлээж байгаа хэн нэгэн байгаа босоо. Зүрх сэтгэлийнхээ хэлж буйг хүчээр үгүйсгэх хэрэггүй. Бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь хамгийн зөв арга юм гэж хэлв. Dolores ойлгосоо. Dolores тэгвэл би танд даатгаад орхилоо гигантэн минь гэж хэлэнгүйв. Nabokov эндээс цааш би өөрийн мэдлэлтэй авах болно. Nabokov анхны Nabokov Lun Quo Vadis чи паплан байлаач бурхнаас 3 удаа татгалцсан хүний үр удам хിവэрэ. Dolores-ийн оронд надтай нүүр тулж байгаа нь чи байлаа гэд юу өөрчлөгдөх юм? Хэрвээ намайг харанс дутуу ятгах гэж оролдож байгаа бол шууд бойсон дээр гэж хэлэхэд. Гигантэн чиний хэлсэн бүхэн зөв. Чиний хэлсэнчлэн Quo Vadis нэрийг зүүсэн бид бурхнаас 3 удаа татгалцсан хүний үр удам мөн оо. Гисэн хідээч бид бурхны ариун хүчийг эзэмшиж бурханд зүтгэсээр байгаагийн шалтгаан нь түүний цаана нуугдах түүхэнд байгаа юм. Энэ бол жирийн хүмүүсийн мэддэггүй зөвхөн Quo Vadis-ийн гэр бүлтэл уламжлагдсан үлдсэн дүүх. Зүнчийг 3 удаа хуурсан игч лүнг хавчин гадуурхаж түүнээс урвсан өөдгүү үйлдэлдээ шаналн хорвоо ертөнцөөс бүрэмсэн холбоогоо тасалжээ. Тэрээр аз холын уулын хөндийн гүнд зөвхөн лүнгэл бодож чулуус илдэг байв. Хэр их хугацаа өнгөрснийг хэн ч мэдсэнгүй. Нэгэн өдөр тэрээр дахин амьдсан. Юнгийн дуудахыг сонсон бууж ирсэн юм. Юн чи надад хайртай юу гэж асуув. Шев би чамд хайртай. Юн чи надад үнэхээр хайртай юу гэж асуухад Шев тийм ээ гэж хэлв. Юн эцсийн хариултыг сонсоод зөнж. Юн инээмсэглэж цааш алхаж эхлэв. Шев түүний араас яарангүйж. Шев
Игч эзэн минь та хаашаа явж байгаа юм бэ? Quo vadis domine гэж асуухад Юн намайг хавчин гадуурхаж байсан хүмүүсийг аврахын тулд би дахин эргэж очиж байна гэж хэлв. Гигент нь Юнгийн хариултыг сонсоод игч түүний амьдралын төлөөх өчүүхэн айцаасаа маш их ичжээ. Энэхүү түүхээс л манай гэр бүлийн нэр үүссэн юм. Quo vadis гэж хэлв. Энэ үед Долорес би эцэст нь ойлголоо. Гигентний хэлсэн тэр үс ямар утгатай байсныг. Хэдий чинээ дүүргсэн ч гоожод байдаг цуурсан аяг шиг миний зүрх сэтгэл. Шүнийн анч нохоод хандах миний тогтворгүй мэдрэмжүүд. Гэвч хэрв чи үүнийг илүү агуу зүйлээр тэрвэрч дотроо хадлуулж чадвал ёроолон цоорхоо аяг байсан ч хүснээрээ дүүрбэж чадна гэж бодонгүйхвэ. Викер болон Амдусиас тололдсон. Викер ялагдаж байхва. Амдусиас Викерийг яг цохиултын даваан дээр Долорес ирж дайралтыг хаахва. Долорес түүний гайхамшигт нэрийг Ван гэдэг гэж хэлнэ. Учир нь энэ бол маш энгийн зүйл. Миний зүрх сэтгэлийн намайг хөдлөж буй хүн гэж бодов. Долорес, ноён Ван хамтдаа тэмцэцгээ гэж хэлэхва. Энэ үед Винстон зүгт намайг уушлаарай гэх дуу хоолойнууд сонсогдож байхва. Толгой хагах гэж байгаа юм шиг санагдаж байна. Чи надад яг юу хийчихвүлээ гэж асуухад Набоков чиний хар дарсан зүуд гэж боддог тийхүү дурсамжуудад үнэхээр хүн төрлөختний муухайгаас өөр юу ч байгаагүй гэж юу? Чөтгөрүүдээр бүрхэгдсэн тэр дурсамжуудын хаа нэгтээ хайр бас байгаагүй гэж юу гэж асуухад хүмүүс тэднийг зогсоо, зайл, холд, зүхтаарай, хүүхдийг нааш нүг. Язгууртны хүүхдийг заруул бид их хөрөнгөтэй болно. Чи түүнийг өөрөө авах гээд байгаа юм уу гэж орилдохва. Аав нь хэрхэн хүү эхнэр хоёроо хамгааж байгаад үгсэн ээж нь хэрхэн Винстонг нууж аварсан. Эхнэр нь хэрхэн нөхрийнхөө араас далай руу орж ирэгдээр авчирч амьд үлдээснийг Винстон эргэн санав. Винстон өөрийн амиа хайрлалгүй миний төлөө өөрсдийгөө золиоссон тэр хүмүүсийг би санаж байна. Тэдний хайрыг би санаж байна. Гигент нь чи дэндүү өвдөгтэй зүйлсийг харж туулжээ. Гисэн хэдий ч хорвоо ертөнц тэр жигтэй ийм биш шүү дээ. Энэ чиний бодож байгаагаас хавьгүй илүү үзэсгэлэнтэй дур булаам зүйл. Эдгээр үгс чамд ямар ч тайвшрал авчрахгүй байж болох ч тийм байсан ч би хүн бүрийн өмнөөс уучлалгүй. Намайг үнэхээр уучлаарай бас. Одоо ингээд тэднийг уучлалдаа бич хэлв. Винстон уучлах тэгвэл намайг ч бас уучлж болох уу гэж асуухад гигент нь тэгэлгүй яах вэ чи уучлагдаж чадна гэж хэлэхэд гинт Винстон зүрх байхгүй болон оноо. Энэ үеийн Викер Амдусиас хоёр энэ тэнцвүүд холдож байхва. Уран ихэр Помериан, Тюдор, Бианка, Санчо, Сирия, Камис, Синклер бүгд тэдний тулааныг харж байв. Амдусиас сайн байна, шүнийн анч нохой. Үхэн хатан тэнцэлдээд үзгэж хашгиран дайрахва. Викер би Андромалусын хамгаалтын бүрхүүдийг ашиглаж чадахгүй нь. Эргэн тойрныхоо хүмүүст анхаарал хандуулах хэрэгтэй болохоор энэ тийм ч амар байхгүй нь. Одоохондоо би Баскервиллийн 8 дугаар техникийг зөвхөн ганц л удаа ашиглаж чадна. Миний өмнө тулалдаж байсан бусад элит бүлэрмийнхний адил үүнийг эцэслэхийн тулд Амдусиас судар хүртэл хүлээх хэрэгтэй гэж бодох мөчөд. Амдусиас чиний анхаарал саранчглаа гэж хэлэн Викерийг хүчтэй өгдөгдөв. Гинт Амдусиас бутарч цуурч эхлэхва. Байж боломгүй юм. Винстон чи яаж намайг араар минь тавьж зүрхлэвэ гэж уурлан Винстны зүг давхихва. Викер одоо Дикаравиа гэж хашгирв. Дикаравиа Амдусиасын дээр ирэн асар том болон Амдусиасын дээрээс хөдөлгөөнийг нь 20 онов. Энэ үед Долорес давхар дороос нь ариун галтхан ашиглахва. Викер Баскервиллийн 8 дугаар техник Тэнгэрийг сүрэгч соёо гэж хэлэн эцсийн цохилтоо хийв. Асар хүчтэй дэлбэрэлт болж Викер би зогсоочлоо. Би мөнхийн модны өдөөгчийг зогсоож чадлаа. Одоо ганц үлдсэн зүйл бол Винстон. Хэрв тэр чөтгөртэй хийсэн гэрээгээ зогсолбол бүх зүйл дуусах болно. Винстонд өдөөгч байсанд үнэхээр баяртай байна гэж бодон Винстоныг харахад. Винстон үгүй гэж дуу алдаана. Зүрх байсан газар нь хоосон болон газар унав. Амдусиас та нарыг ийм гинэн байгаад үнэхээр их баяртай байна. Намайг хүнд итгэж тийм тэнэг мүрийцэл хийнэ гэж бодоо юу. Би эхнээсээ л мөхлийн модыг идэвхжүүлэх өдөөгчийг эзэмшиж байсан юм гэж хэлэн босож ирэв. Викер тэгвэл чи яагаад гэж асуухад Амдусиас яагаад гэвэл энэ нь илүү хөвгөлтэй байсан юм. Та нарыг горьдлого тээж үхэн хатан тэмцхийг харах. Тэгээд дараа нь нүүрний чинь хувирал хэрхэн унахыг харах үнэхээр зугаатай байдаг.
Тэгээд бодоод байх нэ, чиний одоо гаргаж байгаа царайч бас тийм ч муугүй харагдаж байна шүү гэж хэлэхэд Викир Амдусиас гэж хашгиран дайрав. Гэтэл гинт Викирийн вийлзивуудаас нэгэн ургамал гарч ирнэ, Викирийг хүлж авах ба. Газар дороос асар том ургамал гарч ирнэ, бүх соёрогчдыг хүлж авчив. Амдусиас хүмүүс зөвхөн үзэн ядагдаж, зэвүүцмээр болохдоо хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. Энэ бол тэдний жинхэнэ төрх. Би та нарт бүгдэд чинь тохирох тайзыг бэлдэж өгье. Одоо нэгнээ араар нь тавь. Би бинийгээ тасчиж хөнөөцгөө. Тэгээд мөхлийн цаг хугацааны тахилын цус болцгоо гэж хашрив. Доллорос ноён Ван гэж гайхан асуув. Викир Доллорос намайг уучлаарай. Би бүтлгүүтчихлээ гэж хэлснээр энэ хэсэг дуусдаг. Энэ удаагийн Pathfind энхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.